Gamepoint podcast-ийн шинэ 7 хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай Gamepoint podcast-ийн энэ удаагийн ерөнхий ивентэд дэгчээр Social Pay ажиллаж байгаа. За Social Pay хэрэглэснээр та бүхэн Apple Pay, Google Pay гэдэг дэлхийд хэрэгэлдэг төлбөрийн системийг гар утсандаа суулгаснаар нэгсэндээ цахим хэтвч цахим карттай болох юм. Энэ боломжийг танд Social Pay олгож байгаа шүү. Тэгэхээр найзаа ураад өөрөө бас хэрэглээд хамтдаа Social Pay-гийн хэрэглэгч болоорой гэж Gamepoint podcast-ийн зүгээс уриалж байна. Ингээд эхлүүлцгээе. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрөө аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Ялаа тосод Сан Францискогоос ял та бүхэнтэй хамт байна. За бид хоёрын плей-оффын дугаараар үргэлжлэн явагдаж байгаа. Тэгэхээр плей-оффын эхний шатны цувралууд маш сонирхолтой үргэлжилж байна. Гэтэ харамсалтай нь хитрхи олон бэртэл гэмтлийн мэдээлэл байна. Бүр зарим нэг тоглогчийн улирал дууссан байна. Тэгэхээр энэ гэмтэл бэртэлийн цувралын хувь заяаг хамгийн хэрэгүүлж байгаа цуврал харахгүй Minnesota Timberwolves Denver Nuggets багуудын тоглолт цуврал байна. Тэгэхээр энэ цувралаас хоёлаа яриагаа эхлүүлээ л да. Anthony Edwards hyperextended-ний нэгсэндээ өвдөг буруу чигийн тиш нугарах хөдлөх одоо гэсэн хөдөлсөн гэсэн. Нөгөө талаар Donte DiVincenzo гарааны хамгийн сайн шидэгч нь хамгийн сайн хамгаалагч нь ахилийн шүрмэс нь урагдаад улмаар энэ үйлрэл нь түүний хувьд дуусчаад байгаа. За ингэснээр цуврал 2-1 харьцаатай байхад энэ бүх үйл явдал болж байгаа шүү дээ. Гэхдээ тэр тоглолтод Ayo Dosunmu-гээ тоглогч одоо магадгүй карьерийн хамгийн одоо мартагдашгүй нэг тоглолтыг үзүүлснээр тэр хожлыг аваад цуврал 3-1 болцсон. За өчигдөр орой цувралын 5 дахь тоглолт боллоо мэдээж амжилтаар илүү Denver Nuggets багийн талбай дээр. Тэр тоглолтод Minnesota Timberwolves багт ялах боломж байсан уу гэдгээс хоёлын яриагаа эхлэе. Миний хувьд бол ер нь бол ялах боломж бол байгаагүй. Яагаад тэгэхээр яг түрүүний хэлсэн Anthony Edwards, Donte DiVincenzo хоёрын бэртэл бол хамгийн их нөлөөлсөн. Хоёрдугаар тэгээд Minnesota Denver Nuggets-ийн талбай дээр байсан ер нь бол хоёр хүнд одоо хожигдлоос ирж байгаа болохоор Denver Nuggets бол заашгүй хожих шаардлагатай тоглолт байсан болохоор хамгийн одоо ач холбогдол гэж би бодож байна. Тэгээд хамгийн гол довтлооны цөм болсон нэг хүн байхгүй болчихор мэдээж Minnesota Timberwolves ч гэсэн айгүй олон одоо хийх adjustment айгүй их байсан. Тэгээд яг энэ тоглолтын дээр бол арай л ихтсэн болов уу гэж бодож байна. Дараагийн тоглолтын дээр одоо яаж Anthony Edwards-г тоглох вэ гэдгээ одоо энэ 4 дахь тоглолтын 5 дахь тоглолтын дараа бас нэг зүйл харагдсан болов уу гэж би бодож байна. Яа тэгэхээр Minnesota Denver хоёрын нэг ялгаа бол Minnesota-гийн коучинг стаф нь тасалжуулагчийн баг нь арай илүү шаардаад байгаа шүү дээ цувралд. Бэлдсэн одоо хийж байгаа одоо юунуудын тактикуудыг харахад хоёлаа энэ цувралын талаар өмнө ярихад Minnesota Timberwolves баг талбайн давуу талаа хулгайлчихсан. Тэд талбай дээр нь одоо юу гэдгийг цувралыг одоо нэгсэндээ өөрсдийнхөө эргүүлсэн явж илээ шүү дээ. Эргүүлсэн явж илээ. Гэтэл тэрнээс хойш ингээд 3 тоглолт болчихлоо. Энэ 3 тоглолтод нөхцөл байдал үнэхээр таамаглашгүй байдлаар ирсэн. Гэтэ яг одоо чиний харж байгаагаар Minnesota Timberwolves баг энэ цувралд ялах боломж үлдсэн үү? Бага юу гэж асуудаа үлдсэн үү жоох уу? Мэдээж шанс бол байгаа. Их үү баа гэдэг дээр л байгаа. Гэхдээ шанс байгаа гэдэг нөгөө жижүүрийн үг хэлэхгүй шанс байгаа. Бүх боломж багт байгаа. Гэхдээ одоо чинь хувьчилбал чиний хувьд хэрэг шанс байгаа гэж харж байгаа. Одоо үлдсэн 2 тоглолтын аль нэгийг авах уу? Шанс бол ер нь бол миний хувьд бол 50% бол байгаа гэж бодож байна. 50% бол байгаа. Тэр чинь маш өндөр гэсэн үг үү? Өндөр. Яа тэгэхээр тэр нь одоо хүртэл талбайн давуу тал байна. Тийм үстэй. Одоо л 5 банд давуу тал байна. Тэднэрт харин түрүүн хэлсэн одоо дасгалжуулагчийн баг нараа хамаагүй сайн бэлдэж байна. Хамаагүй сайн
геймплантай орж ирж байна. Тэгээ би Julius Randle, Jaden McDaniels хоёр нэг тоглолт авах ер нь л хэмжээний тоглогч нар юм шиг санагдаад байгаа. Ядаж талбай дээр нэг авчиж магадгүй юм шиг санагдаад байгаа. Тэгээ нөгөө талд болохоор яг би Denver Nuggets нэг бишээ 3-1-ээс одоо 2 удаа эргэж ирсэн одоо bubble inter season дор тэ хийсэн амжилтыг тэрийг давтаж магадгүй гэж бодож байна. Хоёрдугаарт түрүүний сүүлийн тоглолтыг ингээ харсан ч юм байна шүү дээ. Бас нэг айхтар тийм юу яхаар харагдаагүй шүү дээ. Одоо нэг за Anthony Edwards байхгүй болсон юм чинь Denver хочих юм байна гэдэг зүйл шууд солигдохоор харагдаагүй шүү дээ. Яг тэгэхээр маш олон одоо засах хэвээр юмаа бүр ингээ зассан юм шиг харагдаагүй. Өчигдөр Jones гэдэг нэг одоо тэр нэг залуу тэр чинь баг 3-6 авто шийдэж байгаа гэлөө баг карьертай. Бүр айгүй муу шийдэж байгаа залуу юм байна шүү дээ. Тэр гарч ирээ тэгж шийдээ тэгээд хоцсон гэхээр надад л нэг тийм ихтэй тэр залуу дахиад тэгж тоглох уу. Тэгээ Aaron Gordon ирэх үү. Тэ. Тэгээ Никола Йокич энэ яг статистикийн хувьд бол харах юм бол гайхалтай тоглож байгаа шүү дээ. Гэтэл бүр ингээд айхтар импактфул байхгүй байгаа нь цаашдаа үргэлж эхлэх болоо яах болоо гэдэг нь хэцүү л байна. Би нөгөө нэг ингэж би одоо ингээд энэ цуврал дээр хоёр туйлтай байгаа л да өөрөө өөртөө аягүй төрчилж байгаа. Гэхдээ шүү дээ. Эхлээд юу болсон гэхээр миний хувьд би Aaron Gordon гимтээд цувралаас гарснаас хойш Aaron Gordon нөлөөч ийм их юм уу гэж би хувьдаа ботсон бохгүй. Тэгээд тэр үед миний хувьд цуврал дуусч байгаа юм. Нэгсэндээ Minnesota Timberwolves-ийн талд. Тэгээд цувралын 5 дахь тоглолтын дээр Dante DiVincenzo гэмтхийг за тэр бол угаасаа контактгүй гэмтлээсэн. За ингээ удирдлан дуусчаа гэдэг бид нар бүгдээрээ мэдчихсэн хараад. Anthony Edwards-ийн тэр hyper extended knee болоход би бол миний хувьд одоо энэ цуврал Denver Nuggets-ийн талд шийдэгдсэн байхгүй. Яг тэр мөчөд. Тийм учраас одоо favorite нь одоо хэдийгээр цуврал хожигдж байгаа ч гэсэн 3-2 харьцаатайгаар хожигдж байгаа ч гэсэн Denver Nuggets цуврал байгаад Denver favorite хэвээрээ байгаад байгаа. Гэхдээ шүү дээ яг чиний хэлдгээр би саяны цувралын 5 дахь тоглолтыг нь 3 дугаар үртэл дундаа харж байгаа за гэд унтрацсан бохгүй. За окей энэ ойлгомжтой. Тэгэж угаасаа тоглолт баг орой 8 цаг үед эхэлсэн 10 цагийн үед тоглолтын 3 дугаар үргэлжлэл явагдсан болохоор энэ ч одоо унтахгүй бол маргааш бүх ажил хүүхдэд ичил сургууль бодоолох гээд тэгээд унтахгүй бол манай охин ядж байгаад хамт үзээд энэ нөгөө нэг Dark Blue миний team миний тэргээд логог нарцсан. Тэгээд нэг зэгэрээ явсан. Тэгээд би тэг ингээд унтраачаад өглөө босч үр дүнгийг харсан чинь come on bro 3 тоглолт дуусахаас 3 минутын өмнө тоглолтыг Minnesota эргүүлэх боломж байсан юм билээ шин. Тэгээд ингээд харангуй Denver Nuggets Aaron Gordon-гүйл бол Denver Nuggets бидний мэддэг Denver Nuggets биш юм байна. Бидний мэддэг Denver Nuggets хизээ гарч ирсэн мэхээр окей Никола Йокич ингээд супер болж гарч ирсэн. Гэхдээ энэ баг Aaron Gordon-ыг авч хийсэн цагаас эхлээд өрнөдийн плей-оффын баг болж гарч ирээд улмаар бодлого аврах болсон байхгүй. Тэгэхээр Aaron Gordon нөгөө хоёрынхоо араас нь гүйж ордог тэр сул зайн дээр нь тоглодог, 3-аас шиддэг бүх зүйлийг нь хогийг нь хамдаг нэг нэр алдар муутай тоглож байсан юм байна. Гэхдээ маш чухал баланс өргөж нэсэн юм. Хамгаалтан дээр бол угаасаа Aaron Gordon хамгийн шилдэг. Тэгэхээр би бол Aaron Gordon-г Denver Nuggets 5 дахь тоглолтод 100 хожно гэсэн баталгаа бол миний хувьд шинэ лав алга. 6 дахь тоглолтод дуушлаарай. Хожигдчих юм бол би гайхгүй. Хожсон ч би гайхгүй. Зүгээр Denver Nuggets-ийн фэнүүд одоо Anthony Edwards-ийн өвдөг hyper extended-ний дээрсний чинь bone bruise гэдэг одоо монголоор юу гэх юм? Bone bruise. Хөхрөлт. Одоо ясны хөхрөлт юм. Тэгж харин ясны хөхрөлт. Энд чинь ясны гэмтэл гэдэг байна шүү дээ. Тэгэхээр bone bruise гэдэг чинь ясны гэмтэл чинь бүр аюултай. Тэгээд дээрс нь calf injury гойны нөгөө булчингийн одоо энэ чинь нөгөө ахилтай холбоотой гэмтэл яваад байна шүү дээ. Тэгэхээр би бол Aaron Gordon-гийн цувралд байтугай энэ плей-офф Denver Nuggets-ийн өмнөөс тэгж тоглож байгаагаар бол харахгүй хат. Тий, сая сүүлийн тоглолтын дээр тоглоё гэсэн юм билээ. Өөрөө бол тоглоё гэсэн юм билээ шүү дээ. Тэгээ багаас нь эмчнэр нэр нь тоглохгүй гэж гаргасан юм билээ. Бас өөрийг нь өөрөөс нь хамгаалж байгаа хөх тий. Тэгээд харин тий Aaron Gordon-оос гадна биш тий. Уул нь бол энэ багч бас зузаан багч тий. Би одоо энэ сизон эхлэхэд л би одоо энэ Denver энэ жил аврах болно гэсэн ер нь хүлээлттэй эхлүүлсэн. Тэгээд энэ багч шинээрсэн Cameron Johnson
Тим Хардвей Jr гих мэтчлэн одоо Christian Brown 5 жилийн 125 сая гэрээ хийгээд яг тэр хэмжээнд одоо үнэхээр тоглохгүй. Тэгээ би заах сизон дээр ингэж яг ингээд плей-офф хэлэхээр ондоо болов гэж бас ямар ч зүйл өөрчлөгдөхгүй. Тэгээд өчигдөр Ireland дасгалжуулагч ерөөсөө плей-оффт ашиглаагүй лайнапууд аюу их ашигласан шүү дээ. Одоо жишээ нь Tyus Jones гарч иж байгаа. Jones Valanciunas-ыг яг ихний хэдэн гейм дээр ашигласан гэсэн түрүүний тоглолтод өчигдрийн тоглолтын дээр арай удаан ашиглаж байгаа хөөхгүй тий. Тэгээд Spencer Jones гэдэг залуу гарч ирж байгаа. Тэгээ яг энэ зүйлүүд чинь ингээд яг нэг тоглолтын дээр болчихж байгаа. Тэгээ яг одоо энийг аваад за дараагийн тоглолт дээр энэ нөлөөлнө гэж хэлэх чинь бас хэцүү байхгүй. Гэтэ надад бол тэр Tyus Jones-ыг гаргаж ирсэн нь бол их таалагдсан шүү. Tyus Jones-ыг энэ 3 сарын 5-нд авсан юм байна шүү дээ. Тэгээд ер нь бол ашиглаагүй шүү дээ. Тоглолтууд дээр. Тэгж бодож чинь ингээд хэрэгтэй үед ашиглаж байгаа. Тийм Jamal Murray-г амрааж чадчихлаа л да. Энэ амрааж шүү дээ. Тэгээ нэг хангалттай амрааж байгаа юм. Jamal Murray-ийн хоёр чинь Nikola Jokic яг тоглолтын сүүлээр ядарчаад байгаа хөөхгүй. Second half айгүй муу тоглож байсан. Хоёулынх нь үзүүлэлт. Тийм тэгээд амраажийн Valanciunas амраажийн Tyus Jones амраажийн гэтээ яг тэр зүйл 6-7 дээр яг харагдах нөгөө стайлж мэдгүй. Бас нэг Aaron Gordon ч үшсэ. Бас нэг зүйл нэ штэ би зүгээр Rudy Gobert-ыг дахиад магтмаар түрүүний юм дээр ч гэсээс. Гол нь Aaron бусад тоглогч нар бас ингээд сул гарахгүй одоо юу гэдэг тоглолтод нөлөөгүй байгаад байгаа чинь Denver Nuggets-ийн одоо тэр нэг two-man game биш үү? Jamal Murray, Denver Nikola Jokic тэр зогсоогдшгүй хоёр хүний тоглолтыг биш үү? Gobert ямар ч дабл тимгүй хамгаалцдаг байхгүй. Тэнгүүт нөгөө хэд чинь ямар ч юуг болчиход байна шүү дээ. Товтлох зайг болчиход товтлох одоо мэдгүй сул гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ яг бүр Denver үнэхээр таарахгүй гэжсэн учраас байгаа одоо тэрнийхээ одоо юу гэх тэргээл амсч байна да одоо. Тэгээ одоо ингээд харахаар айгу харамсалтай байгаа байхгүй. Minnesota Timberwolves Anthony Edwards дорож 2-7 хоног тоглохгүй гэж байна. Дорож шум. Тэгээ чи нөгөө бас нөгөө bone bruise нь илүү аюултай юм ба шүү дээ. Хизээч аюултай жоох хизээ яаж идгэрх нь тодорхойгүй нэг асуудал юм ба шүү дээ. Bone bruise маргааш зүгээр болчих магадгүй, эсвэл сарч болчих магадгүй. Тэгээд Anthony Edwards хэр хурдан одоо юу идгэрхээс шалтгаалтай юм шиг. Anthony Edwards байхгүй хахад 2 дугаар шатнд тэд шалгарчвал одоо яг яах вэ те? Гэтэл Denver Nuggets баг энэ цувралдаа хожоод энэ үзэгчийн өөр бодох юм бол Denver Nuggets одоо Anthony Edwards нэг байхгүй юм чинь Denver Nuggets-ийг 2 дугаар шатнд хармаар байгаа байхгүй. Одоо чинь San Antonio Spurs зэрэг юм уу те? Тэгэнгүүт яагаад Minnesota Timberwolves дараагийн цуврал ерөөс хамаагүй тэдэнд. Зүгээр л 6 дахь тоглолтод амиа тавиад хожиж. Тэгээд дараагийн цуврал дээр дуусна үзгсэн сэтгэл зүйтэй гарна үстэй. Тэгэхээр тэд бас яагаад хожиж болохгүй. Тэгэхээр зүгээр Саксмомгийн фэний хувьд Denver Nuggets-ийг хожоосоо гэж харж ийн хүсэж ийн яг одоо бол зүгээр энэ цувралын тухайд харах юм бол Minnesota Timberwolves багийг гайхамшигын бүтээгээсэй гэж хүсэж байна. 2-2 гарааны тоглогч юм гимтэлд алдчихад бүр багийнхаа номер 1 тоглогч гимтэлд алдчихад лигийн хамгийн шилдэг тоглогчтой багийг доор чансаанаас хожино гэдэг бол эн чинь апсет шүү дээ. Эн чинь бол бас түүхэнд үлдэх гоё үйл явдал واخгүй. Тэгэхээр нөгөө нэг үндэсний бүхтөр бид нар чинь залуу бүх гарч том цолтой бүхчүүдийг унахад нөгөө цэнгэлдэгтэй баярлаж уухайлдаг шиг эн чинь NBA-гийн ер нь Саксмом гэртэн спортод тэр нь таамаглагчгүй үр дүн гарахаар ер нь тэр чигээрэл гоё байдаг шүү. Тэгэхээр яг ийм хоёр туйлт би нэг хоёр туйлд болчиход байна гэдэг нь хоёр туйлд зааг дээр л ирчтэй. Тийм учраас илүү дутуу юм яриад авахгүй 6 дахь тоглолтыг үзье. Гэхдээ 6 дахь тоглолтод Minnesota Timberwolves хожихгүй бол мэдээж тэдний хувьд бол цуврал дуусна тооцож болно. Энийг ч өөрөөсөө мэдж байгаа. Тийм учраас тиймч дарамттайгаар прешертайгаар гарч ирэх болоо. Denver Nuggets-ийн хувьд яаж иж байгаад нэг тоглолтыг ойрхонч байсан дуусгаад 7 дахь тоглолтыг гэртээ хийя гэдэг л зорилготой мэдээж гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр угаасаа хэцүү байдал аль алинд нь байгаа. Гэхдээ болоод өнгөрсөн бүх процессыг харах юм бол яг одоо pressure нь Minnesota Timberwolves баг дээр ирсэн байна л гэж би хараад байна. Яа, тий, санал ихтэй. Гэхдээ би зүгээр нэмээд хэлчихэд одоо энэ 7 тоглолтын одоо энэ цуврал тоглолтонд байна шүү дээ. Мэдээж сайн багнал ялдаг. Энэ цувралыг ингээ одоо ингээд
5 тоглолтын дараа харахад бол Миннесота бол хамаагүй сайн баг байсан байхгүй. Тэгээ би хим бэртсэн хим байхгүй хамаахгүй цаашаа Миннесота л гараасаа л гэж бодож байна. Уусаа Denver Nuggets цаашаа гарах тим юг одоо тийм дээр нь deserve гэдэг чинь бившимшиг харагдсан ихний хэдэн тоглолтыг харахад бол хоёр баг гинтэл бэртлэхүү байсан бол Minnesota Timberwolves баг хангалттай ялахаар баг байна гэдэгт чи санал нийлэх үү? Явж бэртлэх юм. Санал нэг. Чи 2 3 дахь тоглолтын дээр шүү дээ. Jaden McDaniels гэдэг залуу байна шүү дээ. Бүр ингэж нэрлж байгаа заяа. Овг нэртэй нэрлж байгаа. Тэд бүгдээрээ муу хамаалагчтай гэж хэлээд хаад байна шүү дээ. 2 дараалаад яг ингэж адилхан очиж байгаа байхгүй. 2 дараалаад тэр залуу. Тэгээд тэгэнгүүтээ 3 дахь тоглолтын дараа ямар ичгэртэй юм хийж ин тэ. Никола Йокич хийж ин тэ. Одоо дэлхийн хамгийн number 1 загсчин гэж яриад байгаа хүн тийм ичгэртэй юм хийж ин энтрийг харахад бол надад болно шүү дээ. За угсаа Миннесота хожоосоо л гэж би бодсон. Сайн баг тэтрүү байгаа юм чинь сайн баг нь цааш явуусаа л гэж байна. Хичнээн OKC-тэй хин илүү одоо тоглох нь хамаахгүй. Сайн баг л ажиллаж зүг шүү дээ. OKC юу? OKC гэснээс sorry удлаач. OKC гэснээс нэг реклам оруулахаас OKC-ийн талаар ярьж л да. OKC нэгэнт одоо юу гэдэг 2 дугаар шатанд чалгарсан хамгийн ихний баг болоо тэд ихний шатанд өрсөлдөгч шүүрлээ. Сүүлийн 1-р шатанд хийсэн сүүлийн 12 тоглолтонд дараалан ялсан байна гэдэг маань тэд 3 жил дараалал ихний шатанд шүүгтчихэж байгаа мó та. Эсвэл 3 жилийн өмнө ихний тоглолтонд хожигчоо 4 дараалал хоцсон юм. За ямар ч гэсэн 12 дараалал ялсан байна. Энэ бол Oklahoma City Thunder тасархай багийн шинж. Тэдэнд бас бэртэл гэмтэл тохиолдсон. J-Dub гойны харанд татсан. Гэхдээ нөгөө хөлийнх энэ гэмтэл бас хугацаа авна 2-7 хоногийн хугацаа авна. Гисэн ч гэсэн энэ гэмтлийн нөлөө байхгүйгээр Oklahoma City Thunder баг favorite гэдэг нь харагдчихэв. Тэд энэ гэмтлийн дараа ч гэсэн тэдний нөгөө аврах магадлал шанс огтхонд өөрчлөгдөөгүй шүү дээ боддоо. Мөн 3 шилдэг тоглож байгаа нэгийг нь алдчихад байх чинь өөр баг бол шууд ингээд аврах магадлал нь унна нэстэй. Тэсэн ч Oklahoma унахгүй нэхэр тим тасархай байгаад байна. Oklahoma City Thunder багта яг одоо өрсөлдөөн үзүүлэх багийг чи ихний шатнаас олж харж чадж гинөө. Өрн дооронд аль-алиас нь. Өнөхөр бол харагдахгүй мөн үү? Өстө ойрхон очих нь өстө San Antonio Spurs шиг л харагдчих. Өөртөө ямар ч асуудал алхахтай байна. Харин би Boston ч гэсэн санаанд төрөхгүй байгаа дээ шүү дээ. Би ихний шатнаас. Гэтэ бидэнд цуврал цаашаа зөндөө байна. 2 дугаар шат эхлэхгүй байхад ингэж ирдэг нэ. Яг юу болохыг харж илвэ. Эсвэл хугацаанд завсарлаад San Antonio Spurs яг ямар баг болцсон юм бэ гэдэг талаар ярилцъя. Game Point podcast үргэлжилж байна. Дорнод бүсэд нэг цуврал NBA-ийн түүхэнд гарсан цөөхөн үр дүнгуудын нэгээр өндөрлөж магадгүй нөхцөл байдалд орчод байгаа. Энэ юу гэхээр нэгээр гарсан Detroit Pistons баг, 8-аар гарсан Orlando Magic багт хожигдоход ердөө ганц зураг дутаа болчиход байна гэсэн үг. Цувралыг 3-1 хайрцаад байгаа. Orlando Magic тэргүүлж эхэлсэн. Энэ үр дүнгийг чи таамаглаж ирсэн үү? Ийм зүйл болно гэж ер нь таамаглах боломж байсан. Detroit Pistons баг улирлын турш дорнод бүсийг тэргүүлсээр гад бүр зарим тохиолдолд NBA-г тэргүүлж байгаад улирлыг дорнодыг тэргүүлээд дуусгасан юм баг штэ. Гэхдээ яг Detroit Pistons залуу баг тийм үү? Ямар ч туршлахгүй баг. Яг иймэрхүү юм болж магадгүй гэсэн юм бол байна. Гэхдээ би хизээч Orlando Magic-ийг Detroit Pistons-ийг ингээд очиж чинь гэдэг зүйлээр үлээрсэн хараггүй. Би шал ондоо багт те одоо жишээ нь Cavs ч юм уу. Нэг тийм арай нэг чанартай арай улиралд айгу тийм юу гэдэг жигд тоглолттой байсан баг байсан бол Detroit-ийг ингэж апсайд болж байгааг бол харж тахаар. Яа тэгэхээр читлэг юм уу? Дээрээс нь юутай ийм experience багтай баг залуу тоглогч нар болохоор би тэгж бодсон. Гэхдээ би Орландог бол улирлыг тэгж их муу дуусгачаад яг өдөд ингээд чин юу лээ нэг хэсэг баг NBA-ийн нэгт бичигдээд явуулсан баг. Тийм амжилтаараа. Тэгээ тийм багийг одоо ингэ явж ийн гэдэг бол гайхамшигтай л санагдаж байна. Үнэхээр одоо тэд нар үүдээ өөрсдийн алдаан дээр сайн сурслаа. Гэтэ тэгээд матч ап энд айгу гол чухал байна л да.
Тэгээ Jalen Duren гэдэг залуу бол үнэхээр энэ юун дээр бол зүгээр ямар ч хэрэггүй болж штэ. Яагаад тэгэхээр Orlando Magic-ийн одоо тэр олон том биетэй өндөр тоглогч нар ээлжлээл хин рүү Jalen Duren дайрч штэ. Айгүй олон тийм ашиглах тоглогч нар өөдөөс нь ашиглах тоглогч нар байгаад байгаа болохоор Magic ялчгүй илүү харагддаг шүү дээ. Харин тийм тэгээд нөгөө тур одоо ингээд нэг ийм үр дүн гарсны хараас ингээд би нэг таамаглаж исэн юм а гэд хэлэх бол жоохон худлаа сонсогдох баг. Гэтэ зүгээр надад бол юм боломжтой байсан. Би ихтэй энийг хэлээгүй шилжижсэн. Detroit Pistons баг Charlotte Hornets-тэй таарах юм бол эхний шатнаас мултрахад би лав гайхгүй гэжсэн. Яг ийм дүр зургуудыг харагдаад байна. Яа гэх юм бол нэг плеймейкертэй багийн аюулны нэ тэхгүй. Плей-офф гэдэг чинь өөр згсэн мөнгө штэ. Плей-офф гэдэг чинь илүү олон хүн оролцдог, илүү их 1 минутанд ирж байгаа давамж чахалт хамгаалтын дарамт илүү 2-3 дахин нэмэгддэг, илүү их ур чадвар шаарддаг. Тийм учраас олон нүдэлтэй багууд л хождог. Тийм, багууд нөгөө ингээ ур чадвар дээр мөнгө хайж өрсөлддөг штэ. Улирлын турш сайн багууд зөндөө байдгаа. За ингээд улирлын турш сайн байжгаад эхний шатнаас мултарсан багууд байдаг. Тэгвэл улирлд ч олон тоглогчоор оролцсон. Тэгээд нөгөө яг тухайн багтаа зориулж тактик бэлтгэх нь бол харьцангуй гайгүй штэ. Яг тухайн багтаа зориулаад за энэ баг ингээд зогсоо. Jalen Duren л биш ээ. Cade Cunningham-ыг л зогсооч. Тэгэх юм бол нөгөө дөрөв нь хараа зогсоод байна гэдгийг жишээ нь өрсөлдөгч ямар ч баг нь харчиж байгаа хөөх. Тэр ялангуяа Orlando Magic баг энэ үйлрэлд орон гар маш муу байсан л да ер нь бид өөр ч зөндөө шүмжилсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн Orlando Magic ямар байсныг сандаа лигт хамгаалтаараа 2-д бишижсэн баг штэ. Яг тэр Orlando Magic-ийн хамгаалтын плей-оффд иргэд гараад ирж байгаа байхгүй. Wendell Carter Jr. тэрэн дээр жоохон хувийн юм байна уугүй тэр хамаагүй хувийн байж болно. Тэр өчтөр мэдлээ штэ. Тэр нөгөө Angel Reese ингээд story хийчихсэн үү те. Хүмүүс ингээ бөөм болоод юу болоод байгаа гэсэн чинь тэр чинь бас цаагаар холбоотой гурван нөхөр учиртай гурван байсан үү шүү дээ. Нэг гэсэн нэг нь одоо гэх юм уу шүү дээ. Харин тий. Тэр ихтэйстэй амар ингэж таараад чахтайхтай гэж бодсон шүү дээ. Яг тэгээд жардам Jalen Duren улирлд 19 оноо 19.5 оноо 10.5 самбар дунджилж исэн хүн плей-оффд гараад ирэнгүүтээ 9 оноо аваад 8 самбар дундчлаад байж болохгүй байхгүй. Энд чинь Jalen Duren яг ямар тоглогч юм гэхээр ер нь бол Ben Wallace чиглэлийн тоглогч штэ. Нэмж товтолдог. Тэгээд хоёр дахь боломжуудын араас явдаг. Тэрнээс яг өөрөө дундаас аваа шидээд ч юм өөрөө дайрж ороод ч гэдэг юм уу тэр товтлогоонууд нь бол харьцангуй бага штэ. Мэдээж байгаа л да Ben Wallace-тай харьцуулахад гэхдээ харьцангуй бага. Тэнгүүд самбраасаа бөмбөг авахгүй хоёр дахь боломжн дээр явахгүй болохоор Jalen Duren-д одоо жишээ нь Detroit Pistons багийн менежер байсан бол энэ цувралын дараа Jalen Duren 5 жилийн $240 сая гэрээ өгөх үү? Нацчаас хамгийн одоо нөгөө $1 million question л чинь. Гэтэ яг restricted free agent штэ. Тэгэхээр за хэрвээ би мөнгө хэмнээ энд одоо энэ уусаа ингэж max хэрэггүй юм байна гэж бодох юм бол ер нь NBA-гийн одоо маркет дээр энэ хүн хэр өмнө төрөх ингээд бусад багууд ямар санал өгсөн тэрнтэй л дүүцүүлэх баг. Одоо жишээ нь за Detroit бол дүүцүүлээд аваад үлдчихэв. Ондоо баг байсан бол одоо жишээ нь Jalen Duren шүү дээ те. Улиралд бол 20-10 хийжсэн хүн шүү дээ. 20-10 хийжсэн All-Star хэмжээнд тоглолт гаргацсан хүн шүү дээ. Тэгээ одоо яг team центр хэрэгтэй баг хамгийн толгоонд чи хамгийн номер 1 хэн орж иж байна? Los Angeles Lakers гэдэг баг орж иж байна. Миний хувьд л Los Angeles Lakers эрх free agent-ээр хамгийн их одоо юутай цалингийн зэстэй орж ирнэ. Хэрвээ LeBron James-тэй гэрээхгүй бол. Тэгэнгүүт Lakers жишээ нь за Luka Doncic центр олж өгөө. Гэх юм бол Jalen Duren Max гэрээ амлах уу гэдэг асуулт тахгүй. Хамгийн хэрэгтэй багууд нь шүү дээ. Тэгэнгүүт хэрвээ Lakers шиг багууд бид нар энэ Max өгөхгүй. За жилийн 40 сая гэх юм бол тэрийг дүүцүүлээл аваад үлдчихэж шүү дээ Detroit Pistons. Тэгэхээр ямар ч байсан зүгээр Max хүрэх нь тодорхой байна гэж ярьж исэн юу бол энэ одоо цувралаас бол хамаагүй. Уга энэ цувралаас болж одоо тэр үнэлгээ бол хамаагүй болчихлоо. Ямар тоглогчид ер нь Max гэрээ өгдөг юм? Энэ тоглогчоор манайх лидер их юм бол манай баг ялах юм байна гэдэг тоглогчид л
жилийн 50 60 саяг өгдөг штэ. Тэгээд 5 жилийн 240 сая гэдэг чинь жилийн 48 сая баха. 5-да тийм 48 сая гэр байхгүй. 48 саяг өгөөд плей-офф 9-8 гэдэг үзүүлэлтийг авах юм бол уучлаарай ямар ч менежер татгалзна. Тэрний оронд Jaren Jackson Jr найраа дээр баг. Яг энэ нөхцөлд бол Jaren Jackson Jr гэдэг плей-оффт ямар муу гэдэг үлээ тийм бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр Jalen Duren бол энэ асуудал нь бол яг хуу нэгдүгээр энэ дээр Jalen Duren дээр бууж байгаа. Гэхдээ би энэ уг асуудлыг болохоор шүү дээ. Duren-тэй холбож ойлгохгүй байгаа юм. Detroit Pistons-ийн хожиглол. Duren бөмбөг өгөх 2 дахь плеймейкер байхгүй байгаа байхгүй. Яг San Antonio Spurs бид нар хожоод байгаа. Энэ талаар утгагүй бас ярил л да. Oklahoma City Thunder баг яг хожоод байгаа. Тэ? Shea Gilgeous Alexander гээд нэг юм плеймейкертэй байна гэл нэг Shea бүгдийг хийгээд байгаа юм биш шүү дээ. Хажууд зөндөө плеймейкерүүд ингээд туслаад байгаа шүү дээ. Гэтэл Detroit Pistons багч нь ерөөсөө цор ганц тоглогч байгаа байхгүй. Cade Cunningham. Тэр нь гимтлээс уулаа 100 биш байгаа. Гэхдээ Cade Cunningham дээр дабл тим очоод бусд нь шидэхгүй маяад яхад Осар Томпсон эднэр. Тэгэхээр чин Осар Томпсон энэ Jalen Duren эднэр чин шидэхгүй болохоор чин хамгаалахад айгүй амархан болчиход байгаа байхгүй. Тэгээд тэр бөмбөг унахад Orlando Magic-ийн тоглогч нар л бөмбөгний араас унж ийн. Тийм асуудал юусоо тэр шүү дээ. Шийдэлт айгүй муутай. Тэгээд дээрэс нь айгүй turnover гэдэг. Өчигдрийн тоглолтын дээр хичнээн turnover 20 turnover гэж байгаа байхгүй. 20 turnover хийж нэ гэдэг чинь бөмбөг хандл гэдэг хүн байхгүй. Одоо чиний хэлдгээр playmaker байхгүй л гэсэн үг байхгүй. Гэдэг чинь тэгэл энэ дээр ингээд тоогоор гардаг ч байгаа байхгүй. Тэгээд шийдэлт байхгүй. Хардаа мэдгүй 88 оноо авдаг. Плей-оффын тоглолтод 88 оноо авдаг. 98 оноо авдаг. 101, 105, 105-аас дээш оноо авдаг. Тийм үе өнгөрцөн шүү дээ. Тэсн баг 110, 120, 130 гардаг тоглолттой болсон байхад яг энэ 20 жилийн өмнө шиг сагсан бөмбөг тоглоод байгаа хгүй 3-аар шиддэггүй. Тэгэхээр энэ оноо ч гэсэн цаашаа ингээд явахгүй. Тэг биш ийм хардаа төв нь яг төв цэвэр төв. Нэг супер тоглогчтой. Тэнгүүд шидэг чинь яг зөвхөн шидэгч. Өөр юу ч хийхгүй. Жишээ Duncan Robinson. Тэ ингээд яг юм нэг одоогийн орчин цагийн сагч ингээд тоглогчдоос бүгдийг хийхийг шаарддаг болчиход байгаа шүү дээ. Хамгаалдаг, ордог, 3-аар шиддэг, хурдан товтлоо хийдэг, плеймейкер байхыг шаарддаг болчиход байхад Detroit Pistons яг л тэр яг чиний хэлдгээр 20 жилийн өмнө сагсыг тоглоод байна л да. Тийм. Улиралд энэ баг ингээд яалаад байгаа ч гэсэн хэрвээ энэ 100 ямар нэгэн өөрчлөлт, ойртой өөрчлөлт хийхгүй бол эргэжил дахиад яг ийм байдалд орно. Энэ бүрэлдэхүүнээр ярих юм бол дахиад ийм байдалд орно. Тийм. Энэ зүүн заавал өөрчлөх хэрэгтэй. Одоо чиний нөгөө өмнөх дугаарууд дээр хэлжсэн Tobias Harris гэдэг нөхрийг хамгийн түрүүнд солих хэрэгтэй. Өчигдөр 17 довтлоод 8 л хийсэн баг. Cade Cunningham-ийн араас ганц довтлож байгаа хүн хэн ба? Tobias Harris. Гэхдээ тэр хүний довтлогоо бол 50% хүрэхгүй байгаа тоххой. Tobias Harris уусан. Би бол багт ингэж бодод хоёр дахь бөмбөгний мэдлэлтэй хүн 50-аас доошоо тоглоор ч бас л хэцүү байхгүй. Би бол тэр бүрэг Tobias Harris өгөхгүй. Одоо энэ Houston Rockets-ийн асуудал довтлогоо яагаад явахгүй нэгэд дааж. Хин бас шидэхгүй байгаа байхгүй. Хин бас шиддэггүй. Ихэр Томпсон. Энэ хоёр Томпсон атлетик чанар хамгаалтаараа одоо ингээ лигт гахчраад байгаа ч гэсэн энэ хоёр шиддэг болохгүй бол энэ хоёр яг багийнхаа сүлдээ сул тал нь болох гэдэг байхгүй. Амин Томпсон тэнд бөмбөг залаад яваад хахад Амин Томпсны хамгаалагч хоошоо хоёр алхмын зайтай хамгаалаа яваад хар чинь энэ орчин цагийн сагсан бөмбөгт чинь байж болохгүй шүү дээ. Нэг ямах зайны төлөө эдгээр нөгөө дасгалжуулагч нар нь ухаанаа орлуулж байгаа тэнд бүхэл бүтэн хоёр алхмын цаана энэ тоглогч нарыг хамгаалаад байхаар чинь тэнд сагсан бөмбөг гарахгүй байхгүй. Тэгэхээр шиддэггүй тоглогч одоогийн сагсан бөмбөгт ингээд ер нь л горл болох гэдэг. Тэгэхээр шиддэг болох зайлшгүй шаардлагатай шидэлтэн дээр илүү ажиллах шаардлага бүр зайлшгүй байгаад байгаа гэж харж байна. Угаасаа нөгөө Tobias Harris-ийн гэрээ угаасаа дуусч байгаа хаа. Би буруу санааг бол Tobias Harris-ийн гэрээс дуусч байгаа. Би ч нэг юм асууя. Би сүүлийн хит гейм үзчихсэн бэ. Тэгсэн чинь ингээд нөгөө Detroit-ийн фэнүүд бүр ингээд боож өгч байгаа штэ. Тэгсэн чинь нэг хүний би нэг твит нь одоо инээдтэй санагдаад half timer юугаа халтчих болд юм уу гээд коуч халтчих болд юм уу гээд. JB Bickerstaff гэдэг одоо дасгалжуулагч шүү дээ. Энэ жилийн coach of the year болж магадгүй хүмүүсийн нэг шүү дээ. Ингээд тэр хүнийг одоо тэгж ярьж байгаа хөө плей дундор.
Дасгалжуулагчтай очир байна уу? Чам тэгж бараг харагдаж байна. Би бол дасгалжуулагчтай очир биш байхгүй л гэж харж байна. Айгу олон JB Biggerstaff энэ чинь 3 дахь баг нь баха. Яг ингэж гаргаж ирж байгаа. Чиг өмнө Cleveland Cavaliers-ыг бас ингэсэн те. Houston Rockets-ыг бас ингэсэн ингээд гаргаж ирж байгаа 3 дахь баг нь шүү. Тэгэхээр муу дасгалжуулагч бол ингээд юмыг гаргаж ирээд байхгүй. Гэхдээ одоо уг нь Caris LeVert гэдэг тоглогч байна. Өөр ашиглаж болох чинь Jenkins гэдэг тоглогч нөгөө нэг онцгороод байсан нөхөр байна. Гэхдээ Caris LeVert өчтөр тоглож чадахгүй байлаа. Би бол Detroit Pistons баг ур чадварын дутагдал байна л гэж харж байна. Үнэхээр ур чадвар дутамж хэнийгээ гаргаж нэмэр. Тэгээ одоо Kevin Huerter хин хоёр гээд биш тийм. Duncan Robinson гэдэг хоёр тоглогч. Яг ичлэх. Гурван шитгэс юу ч байхгүй. Хамгаалтч байхгүй. Бөмбөг залалтч байхгүй. Оролт юу ч байхгүй. Тэгэхээр чинь ийм тоглогч нар ингээд айгүй их талбай дээр байгаад байна гэдэг чинь тоглоод байна гэдэг чинь ур чадварын дутагдал тэр чинийгээрээ байгаад байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ одоо Kevin Huerter, Tobias Harris нарын гэрээ дуусч байгаа юм. Энэ гэрээнийхээ оронд нэг сайн тоглогч авах зайлшгүй шаардлага байна уу гэж харж байна. Гэхдээ Detroit Pistons баг гайгүй байна. 133 саяын цалингийн цалинтай маань эрхүүлэл тэгэхээр нэгээс хоёр гайгүй тоглогч авчих боломж бол байгаа л юм байна. Тэг хамгийн урт том гэрээтэй бол ганцхан Кекан хаан л байгаа. Бусд нь бол маш боломжийн зүгээр энэ жил хин дүүрэнд ямар гэрээ өгөх вэ гэдэг чинь бас айгүй том одоо юу гэдэг айгүй тэгээ толгойн өвчин л юм шиг санагдчих. Надад бол ихтүүлчүүл ирээдүйд гайвалчих юм шиг. Ихтүүл бол угаасаа бага хөдөн. Тэг багдуулаад авдуулж штэ. Бага угаасаа. Тэг. Тэр тохиролцоод 35 сая дээр л тохиролцъё л та. Тохиролцоо гэдэг нь толтой чивж. Тохиролцъё л тол 35 сая яг чамд болох юм байна гэн. Тэгээд дахиад нэг сайн плеймейкер чамд авч очихгүй бол чи хойчихгүй байна. Тэгэхгүй бол ирэх жил дахиад ийм болох юм байна гэдэг нь. X чи нөхөр чамайг алах гэдэг штэ гэдэг. Тийм л юм болох юм байна. Гэхдээ Jalen Duren дахиад нэг плеймейкер ирчих юм бол энэ байдал нь сайжирч байгаа хөө. Тийм шидэгч нар ч гэсэн хэрэгтэй. Уян мөчний шингэн доктор Giant Movement Colcozamin Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр урлагийн турш хамтран ажиллаж байгаа. За гимтэлтэй ялангуяа өвдгөө гимтээсэн хүмүүст энэ бүтээгдэхүүнийг би хувьдаа зөвлөж байна. Яагаад гэх юм бол энэ бүтээгдэхүүнийг яг ийм шаардлагаар би 2-3 ч удаа хэрэгжилж исэн. За тэгээд үр дүн маш сайн гэдгийг өөрийн бие дээр туршаад үзсэн үед хэлж байна. Тэгэхээр та энэ хүү бүтээгдэхүүнийг яаж авах вэ гэхээр маркетинг бүсэлжээ дэлгүүрүүдээр мөн аптека цагийн сайтаар гэртээ хүргүүлээд авах боломжтой байгаа. Хэвтрийн дэглэмтэй гимтэл бэртэлсэн суугаа за тэгээд спортоор хичээлдэг хэн бүхэн зориулсан уян мөчний шингэн доктор шүү гэдгийг дахин сануулъя. Цогц найрлага бүхий уян мөчний шингэн доктор. Уян мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, уяны шингэнийг нөгснөөр уян мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Уян мөчний шингэн доктор. Бидний дараагийн ярилцлага San Antonio Spurs-ийг ярих юм шүү. Бид албаар үлдээгээд байгаа шүү. Тэрнээс өмнө ярих нэг цуврал бол мэдээж дэлхийн нийтийн анхаарлын төвд хамгийн их үзэгчтэй байгаа цуврал бол Los Angeles Lakers, Houston Rockets багуудын цуврал. Энэ цуврал хоёулын ерөөсөө нэг таамаг дэвшүүлээгүй яад бол болж байгаа процессыг тухайд нь яриад явъя л гэж. Гэхдээ таамаг дэвшүүл гэсэн байсан бол цуврал эхлэх юм чи аль багийн хэдэн тоглолтод хожно гэж таамаг өгөх байсан байгаад. 4-1-ээр Lakers автлаад 4-1-ээр Rockets лээсэн баг. Харин тийм биз дээ. Ер нь ESPN-ий одоо жишээ нь 16 сэтгүүлчийн 15 Houston Rockets-ийг 6-аас доош тоглолтод, нэг нь Lakers-ийг 7 тоглолтод очно гэж таамагласан байдаг. Энэ бол дээрэс нь плей-оффын түүхэнд энэ хоёр багч нь баг юу вэ? Lakers-ийн хувьд ч үлээ баг heavy underdog буюу цуврал эхлэх үед одоо ялах магадлал маш багтаа багаар цувралыг эхлүүлж исэн боловч яг одоо нөхцөл байдал өөрчлөлтөд явчлаа. Цуврал 3-2-ын харьцаатайгаар уучлаарай 3-1 лөө 3-1 те
3-1 харьцаатаагаар 5 дахь тоглолтыг Lakers талбай дээр хүлээ авах гэж байна. Маргааш. Өнөөдөр биш маргааш. Тэр тоглолтод Austin Reeves гинтлээсээ эргэж ирнэ гэдэг бас нэг сайн мэдээ байна. Гэхдээ яг юу болоод байна энэ цувралд? Яагаад энэ цуврал таамаглаж ийснээс тийс өөр үр дүнтэй болчихвоо? Тийм түрүүний юм дээр ч гэсэн ярьж байсан. Яагаад тэгэхээр ерөөсөө л Houston Rockets гэдэг баг яг Detroit Pistons гэдэг багтай адилхан. Ерөөсөө шийдэлт байхгүй. Шийдэлт хийхгүй. Шийдэхгүй байна. Эхний гейм дээр 27, тэгснээр дараа нь 18 л 19. Тэгээ ер нь бол тоглолт болгон дээр Lakers-с хамгийн их тоталж байгаа. Тэгээ залуучууд нь шүү дээ яг Torrey Smith, Jabari Smith, Alperen Sengun, Amen Thompson дөрөв тоглохдоо шүү дээ Lakers-ыг баг 30 доноор хожиж байгаа. Тэгээ тэднэр ингээс хилгэнгүүт шалганд болоод байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаас од үнэхээр магтахаар хүмүүс бол мэдээж байна. 41 настай LeBron James амар гайхалтай тоглолтыг үзүүлж байна. Тэгээд Marcus Smart гэдэг хүн бол ихний 3 тоглолтын дээр үнэхээр X factor байж чадлаа. Luke Kennard 2. Тэгээд Rui Hachimura ч гэсэн маш сайн тоглож байгаа. Мэдгүй Luke Kennard гэдэг залууг авчирхад за энэ ста плей-оффт үнэхээр хэрэгтэй хүн шүү гэж ярьж исэн хүний би л санахгүй байна. Тэр залуу 30 дон аваад ингээд Lakers-ний коуч авчиж өгнө, 2 ажил авчиж өгнө гэж бол миний одоо тэр нөө бингон дээр байгаа гэхдээ үнэхээр тийм л юм болж байна. Тэгээ тэрийг бол ямар ч одоо Vegas-ийн odd make-рууд ESPN-ийн одоо юу гэдэг спортын сэтгүүлсэн ч гэсэн тэрийг харсан гэж тийм. Тэгээд одоо яг тийм л байна. Тэнгүүд эн чинь бас яг нөгөө юу байхгүй. Lakers одоо хамгийн шилдэг 2 тоглогч гэмтэл талтцсан шүү дээ. Luka Doncic, Austin Reeves. Тэнгүүд LeBron James-ийн нуруунд дээр дахиад нэг удаа ирсэн. LeBron өчигдрийн тоглолтыг хүртэл LeBron бол цаг хугацааг хэрэглээд авчирсан байлаа шүү дээ. Цаг хугацааг хэрэглээд өчигдөр ямар LeBron гараад ирсэн бэхрэг 41 настай LeBron байсан л да. 8 удаа бөмбөг алдсан, 10 оноо авсан. Гэхдээ энэ юу гэхээр өчигдрийг хүртэл би Houston Rockets баг энэ тоглолтод ялах аргаа олохгүйсэн юм болоо гэж харсан. Өчигдрийг хүртэл хамгаалах аргаа ч юм уу те. Тэгтэл өчигдөр юу гэхээр тэднээс хагас талбай давангууд л хамгаалтын дарамт өгөөд эхэлчихэж ийл шин. Тэнгүүд Lakers нөгөө плеймейкер байхгүй одоо ганцхан плеймейкертэй байгааг зовлон гор нь яг өчигдөр гарч байгаа байхгүй. LeBron дээр ачаалал өгөнгүүт л бусд нь нөгөө нэг одоо учруулах очиж байгаа байхгүй. Тэнгүүд яг энэ байдлыг 5 тоглолтод би дахиад харах юм байна гэж бодож исэн чинь азар Austin Reeves хурж ирж байгаа гэдэг бол энэ бол супер мэдээ байна. Тэгээд одоо нэгэн цувралыг 3 тоглолтод хожсон баг ягаад одоо дуусгах дахиад цувралыг сунгах хэрэгтэй гэж 5 дахь тоглолтод дуусгаасаа гэж хувьдаа хүсэж чинь дараагийн шатанд Оклахоматай тоглоо 4-р шүрдүүлсэн ч хамаалга нэгэн дийн үрцэн чинь хүлээлтээс давуулаад бүр цувралд хожил л тоо тийм биз дээ. Houston Rockets-ийн үнэхээр сэтгэл би бол хувьдаа сэтгэл дундуур байгаа зүйл нь юу гэхээр би бол Lakers плей-офф эхлэнгүүт айгүй чанаржаад айгүй бие зэгслээд ороод ирсэн гэж хувьдаа бодохгүй байна. Мэдээж туршлагатай тоглогч байгаа LeBron James байгаа учраас плей-оффт өөрийгөө илүү хурцлж байгаа, илүү алдаага цэгнж эхэлж байгаа. Гэхдээ тэглээд Lakers-ийн нөгөө нэг цэгцрэх одоо тийм маржин одоо орон зайн их том багхгүй. Цэгцрээд янзлах юм ихтэй байсан. Гэтэл Houston Rockets баг бол дэндүү муу байна л гэж би хувьдаа энэ зурлал хэлэх гээд байгаа. Яагаад энэ зурлал Lakers хожиж байгаа? Lakers яг үндэ сайндаа биш Houston Rockets илүү муу учраас л бодож ирснээс илүү муугаа учраас л хожиж байна. Хоёрт Kevin Durant-ийн явсан газар болгонд хувц солихорооны уур амьсгал мууддаг, багийнхан үйл ойлголцож эхэлдэг, багийнхан бижиндээ дулдаг. Энэ Golden State Warriors дээр харагдсан заавчлаарай. Oklahoma City Thunder-аас эхэлсэн, Golden State Warriors дээр харагдсан, Brooklyn Nets дээр батлагдсан, Phoenix Suns Kevin Durant-ыг явуулаад плей-оффд орчлоо уучлаарай. Энэ бүхний батлах байхгүй. Тэгээд Kevin Durant-ыг авсан Houston Rockets баг өнгөрсөн жилийн 2-д явж исэн баг ирснэ энэ жил плей-офф эхний шатанд бич хийдээ тулаад тэр Смитийн өгсөн ярьцлагыг харсан биз дээ. Тэр яг юу харин тийч багийнхаа одоо лидер за лидер мэдэр гэж яадаг юм гэхэд ер нь Kevin Durant-ийн нэрийг бас бодно үстэй нэр хүндийг бодоод нэг
нэг хүндлэх юм байна үстэй те ер нь бол жоохон дипломат хариу өгч болохоор байсан чинь шууд асуудал нь тэр баг KD-ийн KD-л ажлыг хийхгүй нэг хэлчих шин. Амар гост те. Тэгээ дараа нь Амин Томсон KD өнөдөр тоглох уу яах вэ гэсэн чинь яг үнийг хэлэхэд би одоо хаана байгаа ч мэдэхгүй байна гэж байгаа. Тэгэхээр багийн одоо нөгөө лидер хүн тэгээ явж иж болох уу те. Багийнхнаас салцсан. Тэгэхээр KD-ийн асуудал бол энд бол тооцоолоогүй юу болсон. Тэгэхээр Кевин Дурантыг одоо яг ийм орсон хувцсалах өрөө болгондоо ингэж хортмогоо болдог Кевин Дурантыг одоо дахиад ямар баг авах вэ гэдэг нь Дурантын ур чадвартай бол марах юм алгуу. Үнэхээр бүх цагийн түүхэнд орсон ирээдүйн алтрын танхимын гишүүн бүх цагийн түүхэнд шилдэг одоо 50 тоглож 100 тоглож нэг маргаан байхгүй. Гэхдээ Кевин Дурантын хувцсалах өрөөндөө авчирдаг уур амьсгал бол хэд 5 дахь баг дээр батлагдаж байна. Houston Rockets баг яг энэ хувцсалгын уур амьсгалаас болоод би төвдөө очиж гинүүл гэж харж байна. Тэрнээс яг үндэ шүү дээ. Austin Rivers, Luka Doncic хоёр гэмтсэн байгаа үед цуврал эхэлж хахад би энэ цувралд Lakers нэг тоглолт хожуул их юм даа л гэж бодож байсан юм. Биш. Дурант шүү дээ тий. Сая ингээд тэгээ тийм болонгууд Дурант хаашаа явах вэ гэж шууд юу ирсэн бо яриад байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чи бит хоёр өмнөх юм дээр ингээд хараад байсан чи буруу харцсан юм байна. Дурант extension хийцэн биш гэдэг чинь үгүй юм байна. Дурант биш тэгээ энэ жилийн гэрээ дуусаа дараа жил player option 46 сая player optionтэй юм шүү дээ. Тэг player option decline хийгээс free agent болж магадгүй байх Кевин Дурант. Тэгвэл тэгс бүр сайн л үсттэй. Тэгэх юм бол харин тийм. Тэгэхээр Houston Rockets яг Durant-ыг үнэхээр салах гэх юм бол салах боломж байгаа байхгүй. Гэхдээ яг шууд ингээд чи free agent болчих юм бол чи андуурч шүү үгүй л те. Ирэх жилийн гэрээтэй тэрний дараа жил нь юутай байхгүй. 26 27 гэдэг шүү дээ. Тийш те тий бодлох чинь. Тий. Тий 2 жил. Extension хийсэн тийм байна. Тэгэхээр яалч солихол арах. Тий. Үгүй солисон дээр Houston Rockets одоо энэ хувцсалах өрөөний уур амьсгалыг сайжруулна гэж Jabari Smith хэвлэлийнхний өмнө KD double team-д ороод байгаа нь өөрийнх нь л асуудал шүү дээ гэж хэлнэ гэдэг чинь тэр хувцсалах өрөөнд бүр үндэл тийм л токсик байгаа байхгүй. Тэгэхээр би энийг бол тийм сайжирна гэж харахгүй. Тэгээд энэ баг дээр холбогчгүй байсараа дахиад ингээд плей-оффд орсонд нь би гайхаж байна. Бүхтэй болох зөндөө боломж байсан байхгүй. Гол нь улирлын ихэнд гимтсэн шүү дээ. Тоглоочгүй байхад, улирлын тоглолт эхлэечгүй байхад гимтсэн байхад бүтэн улирал холбогчгүй тоглолцсон. Би хувьдаа гайхаж байна. Dorian Finney-Smith-ийн гэрээ ямар муу гэрээ болсон гэдгийг одоо би анхнаас нь хэлжсэн. Гэхдээ дахиад хэлчихээ гайхаж байна. Ингээд нэг алдаа гаргачаар ингээд юу яах вэ? Одоо ингээд энэ улирал дуусгаад Tari Eason ингээд чөлөө тагианд болно шүү дээ. Алдсан шүү дээ. Dorian Finney-Smith-д муу гэрээ өгсөн учраас Tari Eason-ыг алдах байхгүй. Тэгэхээр Tari Eason одоо чинь энэ цувралд бол заах өмнөх саяны болсон гэсэн тоглолтыг стооцох юм бол энэ цуврал бас маш муу тоглож байгаа шин Tari Eason. Tari Eason-ы засаал дээр хийвэл наадах чинь хоёулагийн асуудал яриад байгаа нь харин энэ баг холбогчгүй байхгүй. Холбогчгүй учраас энэ тоглогчдын потенциал нь гарч ирэхгүй. Насаараа одоо юу гэдэг бөмбөгийг холбож сураагүйгээр зүгээр холбогчоос хүлээж аваад борлуулж сурсан тоглогч нар плей-оффд бүтэн улирлжингаа өөрөө өөртөө борлуул харахтаа болоод плей-оффд яг ийм нөхцөл дээр ингээд тулаан хамгаалчаар энэ хэцүү байхгүй. Тэгэхээр холбогч гэдэг нь аливаа юм баланстай байж ижил ялдаг. Баланстай байж ижил амьдрал урагшилдаг. Тэр шиг Houston Rockets балансгүй баг болчлаа гэдээ үлээлэг хэлэхэд л хэлжсэн. Яагаад холбогч авахгүй байгаа юм бол гэд яваад байсан. Тэгээд улиралд холбогч плей-оффд холбогч гуурал орлоо. Үнийхээ горыг л амсаж байна. Тэгээ тийм учраас Houston Rockets-д баярлалаа. Lakers-ыг 2 дугаар шатнд шалгаруулах гэж байгаад баярлалаа. Гэхдээ шалгаруулсан нь баярлалаа. Цуврал тоосог байна. Яг 3-0 гэдэг нөхөнд унтсан болохоор л үнэхээр Houston-ыг одоо юунаас асаад нэг гэж бид нар ярих гээд байгаа болохоос ер нь бол Houston Rockets шүү дээ те. Гүвшээ Los Angeles Lakers шүү дээ те. Ер нь бол өөрсдийнхээ асуудлыг бас шийдэж чадахгүй байгаа даа шүү дээ. Turnover янзлна гэсэн turnover 24 turnover шлээ өмнөх сайд. Turnover хийсээр байгаа. Самбарт бол алуулж байгаа. Тэгээ самбартаа сайн тоглоно гэдэг самбартаа алуулж байгаа. Тэгээд энэ идрээхэн бол яг сүүлийн тоглолцыг адилхан дүр зураг харагчлаа. Яг хав түр ганц зүйлийг
сольж магадгүй turnover багасгаж шийдэлтэй айгуу сайн оноо авах бас нэг хүн орж ирнэ гэдэг нь Остер Ривсийн одоо тэр гимтлээс эргэж ирж байгаа үйл явдал. Түүншэл яг тэр шиг тоглох юм бол стажинг Rockets-ийн шийдэл бити унаасаа гээл залбирлахаас харахгүй болоод шүү дээ. Остер Ривс гэхдээ бүтэн сар тоглохгүй байжгаад орж ирж байгаа юм тэгж хүлээлт үүсгэхэд бол хэрэггүй мэдээж. Яг юм бол 100 байж чадахгүй бах. Хоёрдугаар хэдэн минут тоглох нь вэ? Дараанаас тоглох нь, сэлгэнээс тоглох нь бид нар одоохондоо сайн мэдгүй. Гэтэ би бол энэ цуурлаад Houston Rockets баг саяны тоглолтод ялснараа мэдээж өөрсөнд арай ихтгэл орсон байх. Ярианаас нь ч анзаарчихлаа. Бид нар залуу юмж арай хурдан эдгэрэн штэ гэсэн ухааны юм ярьсан байлаа. Альберн Шингүн тиймэрхүү зүйлс юу гэхээр сая ихтгэл өгч байгаа байхгүй Lakers. Ихтгэл өгөөгүйгээр дуусгацсан бол боломж байсан. Гэхдээ нөгөө нэг болонд шахагдсан баг эцсийн хүчтэй дайчилдаг л дээ. Яг тэрэн дээр нь буцаагаад одоо талбай дээр юм чин дарж авчих واخ гэж би өвдө бодож байна. 3-0-ээс гарч исэн баг байхгүй юм л шүү дээ. 159 удаагаас нэг ч тохиолдол байхгүй тэгээд. Тийм. Гэхдээ ингээд ингэмээр байгаа даа. Lakers-ыг цуврал эхэлж байхад ингээд 3 тагаар ялна гэдгийг мэдчихсэн юм шиг аашилтгаал болмоор байгаа зарим хүмүүс. Болно шүү дээ. Тэр нь юу гэхээр би ч бас Lakers-ийн фэн. Гэхдээ зүгээр тулгаа Lakers юу нь ялахгүй л гэсэн юм шиг байгаа. Би яг юу гэсэн үзээгүй л тээ. Тэгсэн чинь ингээд 3-1 тэгтээд ирсэн чинь тулгаа барьж идэх гээл янз бүрээр хилээл ах шиг болоо. Гэхдээ өөрөө яг тэр дэлхийд ганцаар биш ээ. Айгүй олон хүн яг тийм. Гэрн биелээд шүү дээ. ESPN-ийн 16 хүний 15 нь Rockets ялна гэжсэн. Las Vegas-ийн odds maker-ууд боёо боцоо гаргахчихэд Houston Rockets-ийн цувралд ялах магадлал асар хол зөрүүтэй өгж илаа гэх мэтчлэн тийм үр дүнгээс ийм зүйл болж байгаа учраас энэ дээр спортын гоё нөрштэй шүү л гэж хэлэх гээд байна. Бид рүү нөөцлөд байгаа нэг сэдв San Antonio Spurs багтаар хэрэг од удирлын дундуур нэг асууж исэн дахиад асууя. San Antonio Spurs аваргуул чадах уу? Яагаад бид нар одоо болтол San Antonio Spurs багийг аваргын дайтай ярихгүй байгаа юм бэ? Энэ асуултыг 2 сарын хугацаанд дахиад хэлээ. Ерөөсө ганцхан л надад хариулт байгаа. Үгүй ер нь бол боломжтой. Гэхдээ зүгээр болохгүй байх боломж нөгөө болохгүй байх гэжсэн ганц одоо юу гэдэг excuse нь болохоор тэр залуу байна одоохондоо юуг вэ л гэсэн туршлагагүй байна л гэдэг. Яг тэр одоо нэг хана OKC дээр ч юм уу очиж мөрөх л гэж би бодож байна. Түүнсэл би яг ингээл OKC юу хямаа авахгүй ямар ч өрсөлдөөнгүй дээр авах боломжтой гэж бол хэлж чадахгүй. Сая ихтэйс амар ревю юмнаас гарлаа штэ одоо юу гэдэг би тэр нөгөө Вембеньяма унаад баг хэсэг зур унтахад болгоё орол за энэ Spurs-ийн season ингээд дуусчих юм бол гэж харсан штэ гэсэн чинь харин стажинг нөгөө dodge bullet гэдэг штэ тий. Хэвээ юу тий азтай шүү. Түүншэл бусад зүйлээр бол бүр үнэхээр гайхалтай. Бүх одоо нөгөө тоглогч нар одоо залуу тоглогч нар яг хийгээд би Dylan Harper гэдэг залуу тэр 3 дахь геймийг авахад бол өөрөөсөө өмнөөс нь одоо ингээд баярлсан шүү дээ. Амар гоё тоглолт болсон тэр зүйлэн тоглолт бол 3 дахь тоглолт. San Antonio Spurs багийг би л ингэж хэлэх гээд байна. Oklahoma City Thunder бид нар ингээд шууд гарч ирэхэд мэдээж итгээгүй. Гэхдээ Oklahoma City Thunder нэг газар очиод зогссон тийм үү? Яалчгүй бид нар самбар дутуу юм байна. Хамгаалт дутуу юм байна гэх. Тийм учраас сая Hardenstein Alex Caruso гэдэг хоёр нөхрийг авчирсан. За тэрэн дээр AJ Mitchell гэдэг тоглогч гимтлээсээ ирсэн тий. Ингээд авраг авдаг жилээ бүр ингээд супер бол ороод ирсэн. Гимтлээс ирдэг саяны жил юм AJ Mitchell. За тэгсэн San Antonio Spurs баг бид нар анхны жилдээ плей-оффт орж байгаа болохоор итгэхгүй байгаад байгаа болохоос би шүү дээ San Antonio Spurs багаас бид нар Oklahoma City Thunder бид нар яагаад итгэдэг юм? Нэг лидертэй баг. Гэхдээ рол тоглогчид сайтай, багийн хамгаалалт сайтай, сэлгээ сайтай, дасгалжуулагч сайтай, хатуу тоглолттой юмтай. Гэтэл
Яг наад Oklahoma City Thunder чинь арай өөр хөлбөр буюу өндөр тоглогчийн лидер хөлбөр нь San Antonio Spurs багт гэрцэн байгаа даа байхгүй миний харж байгаагаар. Wembanyama лидертэй. Энэ нэг 3 холбогч байна. Stephen Castle, De'Aaron Fox, Dylan Harper. Уг нь бол De'Aaron Fox чинь нэг багийн номер 2 одон штэ. Хийж байгаа статус нь. Гэтэл Stephen Castle бол одоо энэ орон зайг авцсан тийм үү? Ингээд тод гараад ирлээ. Сая тэр нөгөө хин дээр Туманы камера дээр бэрдуулахгүй байгаа тэр бичлэгийг харсан уу? Туманы камера чинь лигт үнэлэгдэж байгаа супер элит хамгаалагчтай хамгаалтын багт нэрлэгдэж байгаа тийм бигтэй тоглогч штэ. Туманы камера Стефан Каслыг бийтгэхэд чадахгүйсэн ингээд боддоо. Тэр тийм амар хамгаалтай злаа. Тэнгүүд De'Aaron Fox номер 3 статус руу шилжиж байгаа. Уучлаарай, De'Aaron Fox номер 3 статустаар бол хангалттай гангадах гоё хэмжээний тоглогч байгаа. Тэр миний нөгөө хэлэх гээд байгаа зүйл ихээр альва нэг баг үнэлэгдэж байгаа нөгөө нэг тухайн тоглогч нь үнэлэгдэж байгаас илүү тоглоод эхлэхээр л ялдаг байхгүй. Тэгэхээр De'Aaron Fox номер 3 дээр тоглож байна. За тэгээ Keldon Johnson шилдэг 6-д тоглож байна. Шагин лавлаа. За тэгээд тэр нөгөө шиддэг сэлгэнээс гарч иж байгаа нөхдөөл. За тэр нөгөө Kobe ямар юу вэ? Ямар Bryant үлээ? Нөгөө Slam Dunk Томс Бра хотлогч Том. Slam Dunk тэнцэнд ордог. Тэр залуу хүртэл хамгаалт нь ямар гоё юм бэ? Рүүк штэ. Тэгээ саний сэрэсээр аюун сайн тоглож тий. Гэхдээ ингээд тэгэхээр би бол ингэж болдог гоо. Яг Oklahoma City Thunder-ыг бид нар Oklahoma City Thunder тийм Carter Bryant Oklahoma City Thunder гэдээ бодоод ирсэн болохоос биш энэ багт аль хизээний өөр нэг Oklahoma City Thunder баг бүтцэн юм байна гэж хэлэх гээд байгаа байхгүй. San Antonio Spurs гэдэг Oklahoma City шиг баг гэдэг нь ийм авраг авахд бэлэн баг. Плей-оффт орж ирээд мэдээж 2-оор гарсан баг 7-оор гарсан багийг ялахад юунд ингэж гайхаад та тиймээ тийм гайхгүй байна. Гэхдээ ялж байгаа байдлыг хараад яаж хожиж байна тийм. Яаж хожиж байгаа гайхалтай. Илүүрхэж хожоод байна. Тэгээд Wembanyama-гүйгээр тоглолт суугаад нэг тоглолт хожичлоо шүү дээ. Гэхдээ энэ ч тэгээд юу гэж юм. Тэгээд энэ Devin Vassell гэдэг энэ шийдэж байгаа энэ нөхдүүд энэ байна те. Luke Cornetti-ийн сэлгэнээс авчиж байгаа хамгаалт Julian Champagne энэ нөхдүүд чинь шидэхээс гадна хамгаалаад байгаа байхгүй. Нөгөө нэг Detroit-ийн хоёроос ялгаатай нь энэ сайн дурдсан нэрнүүд болохоор шидэхээс гадна хамгаалаад байгаа байхгүй. Би San Antonio Spurs баг Oklahoma City Thunder-тай дүүцгүйц хамгаалттай баг байна. Тэгээд тэрэн дээр нь Victor Wembanyama голтон зогсчоор маш хэцүү байгаад байна. Би бушуухан шиг OKC San Antonio Spurs-ийн цувралыг үзмээр байна. Юуса гүйлгээд Хочлаараа Lakers-тэй нүрийн фэнүүдээ гэж. Би Lakers-ийн фэн гэсэн би Саксны фэн аахгүй. Би Саксны фэн аахгүй. Гэхдээ яг зүгээр ингээд хараад хахаар ер нь бол энэ жилийн плей-офф сансныг бодвол гой сонирхолтой болж байна. Эхний нэг тоглолтуудын араас за чи болох гэдэг нь шүү дээ. Өнөөдөртэй болох гэдэг нь гэсэн чинь харин ч олон цувралууд сунчлаа штэ. Үсэгээс бусна. Тэ үнэхээр гайхалтай. Гой юунууд болж байна. Өнөөдөр одоо жишээ нь Celtics 76-ийг дуусгах нь яах нь вэ? Нөгөө талд бас нэлээд гой цувралууд болоод штэ. Тэр дуусна л та. Philadelphia 76 багч ер нь түүхэндээ юг ялч үзэхгүй юм шиг үлээ. Embiid-ийн байх цаг хугацаанд. Embiid уг нь яг гэмтлээс эргэж ирээд хичээд үнэхээр сайн тоглогч юм. Гэтэ юу вэ? Өнөөдөр Atlanta Hawks New York Knicks багуудын цувралын 5 дахь тоглолтын хамгийн хямдхан босоогоор үүсэх тасалбар $350 хүрсэн байлаа шүү дээ. $350-оор чи хамгийн дээд дах бас босоогоор үүснэд орох гэж байдсан шүү. Тэчнээс бол юм харагддаггүй шүү дээ зүгээр. Хүмүүсийн орилон сонсогдох. Тийм босоогоор үүсэн тийм нөхцөл. Гэхдээ Jonathan Kuminga ямар тоглогчийг баллаад бариад исэн бэ гэдгийг бас харуулж ийн Atlanta Hawks-ийн цуврал. Kuminga нэг тоглолт авлаа шүү дээ сая. Плей-оффын нэг тоглолт шүү дээ. Ер нь бол Hawks-ийн тооцоо 2 тоглолтын дээр хоёулын дээр нь Kuminga маш сайн тоглосон гэсэн юм колумн дээр хоёр тийм. Одоо хинний нэг сайн тоглолт Александр шиг юм блэ? Никол Александр Walker. Никол Александр Walker-ийн нэг сайн тоглолт
гарахад бол бас энэ цуврал нэлээд хүнд болохоор л шүү дээ. Тэгээ Jalen Johnson бол үнэхээр сайн одоо юу гэдэг жигд тоглолт үзүүлж байгаа. Нөгөө талд харин Knicks яг ийм байдаг аахгүй. Ингээд ерөөсөө итгэж болдог аахгүй ерөөсөө. Тэгэл орон гарan ингээд байгаад тань надад ерөөсөө таалагдахгүй. Тэгээ чи боддоо тийм дасгал баг нь ингээд ихний шатаад ингээд тэнцүү явж байхад те дасгалжуулагчийг нь халах ярээ гарна гэдэг бол аимшигтай байстэй. Тэ. Майк Браун финал чалгарсан ч юу н үлдэхгүй юм шиг үл шүү дээ. Баг энэ саяны гарсан мэдээгээр бол тийм бохоо. Тийм бах. тийм тэгэхээр чинь амар бүг байгааз тий. Би энэ багийг аврагуулсан ч баг үлдэхгүй байгаа байхгүй. Финал шалгарна гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Өмнөх дасгалжуулагч нь чадаагүй л үлдэн шүү дээ. Гэхдээ тэр чинь нөгөө юу л байна л да. Одоо нөгөө Нью-Йорк гэдэг хот чинь хитрхи том зах зээл байна л да. Айгүй тэр чинь NBA хичнээн 30 ингээ баг байгаа. Ингээд 30 багийн ажил дасгалжуулагчийн ажил байгаа ч гэсэн тэр чинь яг ингээд чигд яг адилхан ажил биш байхгүй юу? Одоо жишээ нь Лос Анжелес дасгалжуулагч болох, Нью-Йорк Knicks Нью-Йоркт ч дасгалжуулагч болох чинь одоо жишээ нь Мемфист ч дасгалжуулагч болох шал ондоо шүү дээ. Тэгэл бодолтой хин тийм ялгаа нэм. Дээрс нь Нью-Йорк Knicks баг дээр дахиад Detroit Pistons-тай л адилхан санагдаад байна. Карл Антони Таунс нэг тоглолт авсан л да. Гэхдээ яг эцсийн мөчөд Jalen Brunson бомбыг картаа өгөөд талд очиж зогсдог сакс бомбыг яваад ах юм бол Нью-Йорк Knicks баг авраг авдаг баг тийм байдаг юм да. Гэхдээ харин одоо чинь Карл Антони Таунс нэг тоглолт авлаа гэж ярьдаг яриа чинь айгу буруу сонсогч байгаа сте. Энэ Jalen Brunson, Карл Антони Таунс хамтдаа хоёулаа сайн тоглож ирсэн энэ баг чинь цааш явна штэ. Нэг хоёр те. Тэгэхээр тэр хоёрыг ингээ салгаад за энэ өнөөдөр тоглолцлаа энэ маргааш тоглоно гэх юм бол энэ баг уусаа дунд хэмжээний багаасаа салахгүй л байхгүй. Энийг уус нь ярьсан шүү дээ. Карл Антони Таунс урагшаа гарахгүй бол яахгүй сайн урагш гараад нэг хожил авцсан. Гэхдээ яагаад тоглолтын сүүлийн 2 минут ерөөсө Jalen Brunson-аас өөр хүн товтлохгүй юм ерөөсө тэр жоохон утахгүй байгаа байхгүй. Jalen Brunson класс тоглогч мэдж гин. Гэхдээ бас нэг өөр хөлбөр баймаар шүү дээ чинь те. Өөр нэг хүнээр эхлээд ингээд Карл Антони Таунсаар дамжиж мамжаад ч юм уу те. Тэгэхгүй яг Brunson дэгөөл тэгэл заслаа хийгээл pick and roll одоо чинь Warriors-ийн хамгийн сайн тоглогч Stephen Curry. Гэтэ зарим тохиолдолд decoy болгож ашигладаг ш тэ. Тийм. Steph-ийг ингэж гүйлгэж ягаад нөгөө хэдтэй бод зай гаргаж өгч бодож тийм байхдаа тэгж мэддэгсэн ш тэ. Харин тийм. Харин тийм байхгүй. Тэгэл Brunson гарт бомб өгдөг. Brunson хийвэл хождог, хийхгүй л хожигддаг. Тим сакс бол авраг авдаг сакс бол хараахан биш шүү гэж. За. Game Point podcast-ийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Плей-офф маш сонирхолтой болж байна. Гэтэ өнөөдрөөс бас нэлээд хэдэн багууд мултарч эхлэх болов. Бүр өшөө олон баг мултарч ирээд 2 дугаар шатны багууд тодороод эхлэх болов гэж бодож байна. Тэгэхээр бид хоёр дараагийн дугаар дээр ихэд 2 дугаар шатны цувралуудын талаар яриад эхэлсэн байх гэж бодож байна. Game Point podcast Los Angeles хотоос Сан Францискогоос ялт та бүхэн таамт байлаа. Подкастын ивент тэтгэгчээр Уугийн мөчний шингэн доктор Joint Moment Colcosome болон Social Pay ажиллалаа. Та бүхэн подкастыг YouTube channel болон Premier Sports-ыг суугаар лав гарагт хүлээн авч үзэж байгаарай. Дараагийн дугаараар уулзлаа баяр та.